За их хурлын дэд дарга эрхэм гишүүд эжлээс ихний өдрийн амгалан айлтгая. За Бунсулмаа шижир нарын гишүүдийн санаачсан тогтоолын төсөл бол яг цаг үе болсон. Гарцаа авахгүй одоо чухал юм тогтоолын төсөл боллоо. Үндсэндээ бид энэ жил хагас ярьсан шүү дээ яг энэ асуудлыг сонсоод явж байгаа. Тэгвэл их тодорхой одоо ямар нэгэн одоо шинэ үр дүн гаргачихаар бид бодлогын шийдлүүд ерөөсөө ярилцаагүй. Тэгээ энэ бодлогын шийдэл гарахаар ингэж орж ирж байгаад бол их талархалтай байна. Хоёрдугаар би бол бас ардсан нам бол либерал одоо үзэл баримталтай нам учраас эдийн засгийн одоо ийм тодорхой асуудлуудыг хүндсэн төсөв мөнгөний одоо бодлоготой холбоотой саналуудыг оруулж ирж байгаа бол бас хойдоо бол бас талархаж байна. Яг одоо ийм байх ёстой. Заримдаа бид нар чинь бодлогын асуудал ярихаас илүүтэй шал өөр юм ярьсаар байгаа л одоо нөгөө хөгжлийнхаа одоо шин зорилтуудыг хангаж чадахгүй байдлаар үргэлж байгаа учраас энэ одоо тогтоолын төсөл чухал шүү гэдгийг зориуд хэлмээр байна. Бид бас орон нутгаар одоо явж байгаа бас манай дэд хорооны хувьд бол бас сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан. Тэгэд нэг сургуулийн одоо шинэ төсөв бүртгэх нь 2.4 тэрбум байсан бол 10 тэрбум төгрөг болчихсон байна. Үндсэндээ 4 сургууль барьж болох одоо тийм төсөв бүртгэхөөр одоо нэг сургууль бэлэн болчихсон гэхдээ ашиглалтанд ороогүй. Ийм л байдалтай байж байгаа юм л да. Тэгэхээр энэ төсвийн сахилгын талаас их чухал одоо тогтоолын төсөөл, төсвийн төлөвлөлт, төсвийн гүйцэтгэл, төсвийн гүйцэтгэлийн хяналт. За энэтэй холбоотой бүх одоо үйл ажиллагааг бол сайжруулах чиглэлээр их чухал ийм тогтоолын төсөл болж байна. Ийм учраас та бүхэн бас холбогдох талуудаас нарийн санал авч байгаад бас энэ тогтоолын төслийг бас талаас нь хэлцэж ярих хэрэгтэй байх гэж бодож байгаа. За би хоёр асуулт байна. Тогтоолын төсөл одоо санаачлагчаас асууж байгаа. Энэ хоёрдугаар зүйл дээр байгаа улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлсэн хэдийч дуусгуулгүй зогсоосон цаашид улсын төсвийн хөрөнгөөр гүйцэн санхүүжүүлэх шаардлага гэж дүнсэн төсөл арга хэмжээг хувьчлах, дуудлах худлаагаар төр хувийн хвшил шилжүүлэх санал дүгнэлтийг нэг бүрчлэн гаргах гэсэн байна. Яг миний зүгээр тодруулах байгаа зүйл мэдээлэл чанартай урд нь ийм практик байсан байна уу? Эсвэл одоо анх удаа ийм практик болж байна уу? Тэгэхээр энийг хэрэгжүүлэх бол урд нь яаж хэрэгжүүлж ирсэн юм? Энийг одоо хэрэгжүүлэх бол яаж хэрэгжүүлнэ гэсэн та бүхэнд бас бодол санал одоо төсөөл байгаа вэ гэсэн нэг юм асуулт байна. Хоёр дахь зүйл сая одоо бас асуултын дагуу та бүхэн хариулж байна. Хувийн хвшил хамаагүй гэсэн бас ийм зүйл яригдж байгаа шиг байна. Хувийн хвшил хамаатай. Зарим төслүүдээр тийм зүйл байгаа. Тэр битгий л одоо шинэ тодорхой зүйлүүдээр шижир гишүүн бол олон удаа байнгын хоорондоо ярьсан. Би тэрийг бол зөв гэж бодож байгаа. Зарим компаниуд мэдсээр байж одоо шинэ тэр орж ирдэг дараа нь өстой жинхэнэ төсөв бүртгэхийн нэмнэ гэдэг юм зорилготойгоор орж ирдэг гэдэг. Үнэхээр тийм санаархалтай байсан юм шиг байна. Үнэхээр тийм байгаад байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг ийм байгаа бол ийм одоо нөхцөл байдалд хүргэсэн компани болон аж ахуйн нэгжүүдтэй холбоотой асуудлыг тогтоолын төсөл дээр та бүхэн маань тусах уу гэж байгаа юм. Ийм хоёр асуулт байна. За. Хин хариулах. За Бунсулмаа гишүүн хариулъя. За зөв парк гишүүний одоо дэвшүүлж байгаа санал бол маш зөв. Бүх хүмүүс одоо ярьж байгаа төсвийн хөрөнгө оруулалт үр ашиггүй байна. Төсвийн захиран зарцуулалт оновчгүй байна. Татвар төлөгчдийг хамгаалсан ийм сайхан нийгмийг бүтээхгүй байна гэд хэлээд байгаа. Тэгвэл одоо яг энэ одоо асуудлыг бид нар одоо шийдвэрлэхийн тулд энэ тогтоолын төслөөр ерөөсөө одоо хэрэгжиж байгаа, одоо үйл ажиллагаа нь одоо үргэлжилж байгаа дуусаагүй энэ бүх төсөл арга хэмжээнүүдээ улсын, орон нутгийн хөгжлийн сангийн, мөн гадаадын зээл тусламжийн, замаагдгүй төрийн өмчийн ингээд бүх одоо орон даяар хэрэгжиж байгаа, үргэлжилж байгаа төсөл арга хэмжээнүүдээ бүгдийн нэг жагсаалтанд гаргаад нэг хавтгай дээр харъя. Энэ хар хүүргийг нь бид нар улсын их хурлаас засгийн газарт бидэрт одоо энэ бүх мэдээллийг гаргаж ирээд мэдээлэл болгоод улсын их хурлд тайлан тавиа гэж хэлж байгаа. Хоёрдугаарт нь үүний дараа бол тэр бүх мэдээллээр дүн шинжилгээ хийж үзээд за нийгмийн эдийн засгт нэг одоо ач холбогдолгүй болчихсон, хит удчихсан, тухайн орон нутагтаа одоо сөрөг нөлөөлөл үзүүлээд эхэлчихсэн энэ төслүүдийг боломжтойгоос нь хувьчлая, менежментийн өөр хэлбэрт шилжүүлье. Ингэж одоо татвар төлөгчдийн энэ төлсөн татварыг үр дүнтэй илүү одоо хэрэгтэй хөрөнгө оруулалтанд оруулъя гэсэн. Энэ одоо зорилгын хүрээнд энэ тогтоолын төсөл орж ирж байгаа. Тэгэхдээ энэ тогтоолын төсөл одоо орж ирэх бас нэг шалтгаан нь болохоор сүүлийн үед бол бид нар 2023 оны одоо
төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр болвол эхэлсэн төсөл арга хэмжээнд дуусгаа, шинэ төсөл арга хэмжээнд битгий ихээр битгий оруулж ирээгээд Азийн хөгжлийн банкны зөвлөмжөөр ийм одоо бид нар хуулийнхаа өөрчлөлт хийсэн. Тэр утгаараа бид нар эхэлчихсэн төслүүдээ бүгдийг дуусгах гэж хичээж байгаа. Гэхдээ эхэлчихсэн төслүүд бол санааны зоргоор шууд дуусахгүй байна. Дандаа ингээд он удчихсан учраас төс төртгөн нэмэгдэх шаардлагатай болоод байгаа байхгүй. Тэгээ энэ өсөлтийг ч одоо нэмээд ахлаар төсөв даахаа болчихлоо. Яаж мэдэж ийм гэхээр 2874 төсөл арга хэмжээ сүүлийн 3 жилд орж ирсэн. Гэхдээ энэ олон төслүүд дотроос шинэ төсөл арга хэмжээнд дөнгөж 300 ч хүрэхгүй шинэ төсөл арга хэмжээ. Өмнөх төслүүдэд дуусгах гэсээр байтал бид нар хамаг төсвөө, хамаг одоо татвар төлөгчдийн хөрөнгийг энэ дээрээ одоо зарцуулаад дуусгаар ийм байдалтай болчиход байгаа учраас бид нар нэн одоо ач холбогдолгүй төслүүдээс ангилж агаад тэрийг нь одоо дахиж одоо засгийн газраас сангийн амнаас гүйцэн санхүүжүүлэхгүй болох. Эргүүлээд одоо энэ татвар төлөгчдийн хөрөнгийг буцаага төсвөр рүү оруулах ийм менежментийн арга хэрэгслийг хэрэглэе гэж байгаа. Ийм хуулийн заалтыг, ийм журмыг одоогоор одоо магадгүй одоо засгийн газрын санаачилсан энэ одоо бидэрт хэлсэн мэдээлэл тайлны дагуу бид нар улсын их хурл шийдвэрээ гаргаад үүний дагуу одоо хуульд нэмэлт өөрчлөлт орж ирж магадгүй. Ийм өөрчлөлтийг хийхээр л энэ тогтоолын төсөл орж ирж байгаа. Ингэж За шижир гишүүн нэмж хариулъя. Зөвхөн гишүүнээ ийм байгаа зөвлөөр гишүүнээ. Зөвхөн одоо 5-аас 17 жил үргэлж байгаа төсөл төлбөрүүд байгаа. Нийтдээ 42 барилга байгуулж байгаа. Анхны төсөв төртгөөс хамгийн багадаа 1 тэрбумаар нэмэгдсэн. Энэ 42 төслийг зөвхөн дангаар нь аваад үзэхэд 357 тэрбум 440 сая төгрөг нэмэгдэж байгаа. 100 сая доллар байхгүй юу? Тэгээ нөгөө бидний мөнгөгүй гэдэг гайхаад байдаг жинд байгаад байгаа юм. Харамсалтай нь ингээд он удаан жил давнууж барилга барьж ингэж төсөв төртгөө нэмж явсаар хагаад өнөөдөр бид хөрөнгө оруулалтын мөнгөгүй болчиход байгаа юм аа. Тэгэхээр энэ тогтоолын төслийг одоо санаачсан нэг шалтгааны нэг нь энэ. Та боддоо би дахиад хэлье. Сумын төв дээр байгаа 100 хүүхдийн дотор байрыг л 7 жил барьж шít. Одоо ингэ 8 дахь жилдээ барьж байгаа. Төсөв төртгөө нэмэгдээл байгаа. Мөнгө нэмэгдээл байгаа. Хэний мөнгө? Төрийн мөнгө гэж байхгүй шүү дээ. Энэ чинь татвар төлөгчдийн мөнгө. Бид нар агаар зур зарж байгаатай адилхан байхгүй да. Түрүүн бас ковидын үе ярьж байлаа. Ковидын үеэс хойш төсөв төртгөө За нэмж тодруулъя. Зулбахаар гишүүн. За би энэ тогтоолын төслийг бол бүрэн дэмжиж байгаа. Одоо 200% гэж байдаг бол 200%, 300% гэж байдаг бол 300% дэмжинэ. Дэмжих ёстой. Яг бол энэ бидний одоо шинэ хаврын чуулганаар байна шүү дээ. Энэ төсвийн одоо шинэ сахилгаттай холбоотой, төсвийн төлөвлөлттэй холбоотой, гүйцэтгэлтэй холбоотой, гүйцэтгэлийн хяналттай холбоотой бидний том хийсэн алхам болох юм шиг байна. Тэгжээж бид нар бол намар бол одоо төсвөө ярих үедээ бол шинэ одоо нэг нүгэлхэд бол бодлогын одоо арга хэрэгслээ орж ирнэ гэж байгаа. Энэ талаас нь яг хөө зүгээр миний хэлж байгаа зүйл бол сая бол тогтоолын төсөлдөр хувийн хвшилдээр бас асуудал байгаа шүү гэдгийг бас бид бодох ёстой учраас тэрийг хэдүүлээ харгалзуул яасан юм бэ. Хөдөлмөр нийгмийн хамгааллын одоо дизайн байх үед би бас одоо олон улсын байгууллага хэрэгжсэн төслийг бас хөдөлмөр хавьжсэн үнд хариуцж ирсэн юм. Яг ижилхэн төсөл 6 одоо аймагт хэрэгжихэд 5 сая хэрэгжээд нэг нь бол компани бургасуулаад одоо хүртэл явж байгаа. Тэгэхээр компанид бас асуудал байгаа. Тэгэхээр энийг хэдүүлээ бас давхар одоо бодоод энэ тогтоолдод урсгал энэ мөн чухал одоо ажил болгож байна гэж байна. За би Зулбахаар гишүүнээ би танд яг ингээд өнөөдрийн бодит байдлыг би та бүхэнд ярьж өгье. Ер нь бол одоо ингээд компаниуд төрийн байгууллагаас тендер зарладаг. Тэм компаниуд ордог. Бүгдээрээ л дарга нарт ойрхон компаниуд орцгоодог. Ороод нэг даргад ойрхон компани жишээ нь одоо 25 тэрбум төгрөгийн тендерийг зураг төслийнх нь хамт зурах ийм тендер зарласан байлаа гэхэд 25 тэрбум төгрөгийн төсөв төртөгтэй. Тэнгүүд нэг даргын компани 20 тэрбумаар орж байгаа. Тэнгүүд тэргийг бас ингээд хууль хяналтын байгууллагууд энэ төрийн байгууллагуудын бүх нөгөө нэг одоо цахим системийг бүгдийг хянжаад тэнгүүд тэр одоо хууль хяналтын байгууллагын нөхдүүд за энэ компани 20 тэрбум 5 сая төгрөгөөр орчлоо гэд нөгөө компанитай хэлдэг. Тэнгүүд 3 минутын дараа 20 тэрбум 19 тэрбум 999 сая төгрөгөөр орчиж байгаа. Яг тэгвэл тэр цаатлын тэр хуулийн хяналтын байгууллага энэ компани хэдээр орсныг мэдж байгаа учраас нэг 5 сая төгрөг хасаал оруулж шít. Тэнгүүд тэр тендертэй шалгардаг.
Шалрангууд яадаг вэ гэхээр нөгөө зургч явахдаа буцаагаад 34 тэрбум 35 тэрбум болгодог. Тэгээ барилгын хөгжил дээр очиж батлуулдаг. Тэгээд дээрэс нь аудитаар баталгаажуулдаг. Тэгээд нөгөө тендер чинь 35 болоо явчихдаг байхгүй. Ийм л юмыг өнгөрсөн энэ одоо ковидын үеийн энэ хүндрэлтэй холбоотойгоор барилгын үнийг нэмдэг. Энэ одоо нэмсэн одоо энийг буцаагаад одоо өнөөдөр ловер болгоод байгаа учраас энэ Пунсалмаа гишүүн санаачлаад би энэ ажлын хэсэгт нь энэ одоо санаачлагчдын нэгэнд бас байгаа. Тэгээ энэ санаачлагчдын нэгд байгаа учраас надад маш их олон ловеруудыг хэлж байгаа. Барилгын хөгжлийн төв дээр болдог ийм одоо олон ловеруудыг тендер шалгаруулалттай холбоотой. Тэгэхээр энэ одоо янз янзын байдлаар бүх ингээд хууль хяналтын байгууллагатайгаа нийлээд барилгын хөгжлийн төвтэйгээ нийлээд аудитын байгууллагатайгаа нийлээд тэгээ эргэтэн дархтангууд энэ одоо ловерыг хийж байгаа шүү. Тийм учраас энийг хязгаарлахын тулд энэ одоо хуулийн тогтоолын төслийг оруулж байгаа. За Дамжин сүрэнгийн 60 сайхан гишүүн асуулт асууя.